Төлөөлөгч хилэлцэж байгаа асуудалтай холбоотой ажил хэрэг санал тавьж байгаа. Даваа талаа. Чи юу солиороод байгаа юм? Улс төрчлөө гэд. Чи тэр гудамжиндаа гараад улс төрчдөг ажлаа чи хийдэг юм байгаа. Бид нар энэ ч цаг зав зарцуулаад та нарын оруулж ирсэн алдаатай асуудлуудыг чинь бид нар зөв болгох гээд саналаа хэлж байгаа юм. Санал хэлж болохоо байчаа юу? Хэлсэн санал болгон улс төрчлөө гэдэг ийм одоо агуулга руу хуурж байгаа юм. Чи юу солиороод байгаа? Чи тэр солиордог газараа солиор шүү даваадлаа. Давраад байгаа чи. Тэгээд ажил хэрэг санал гаргаж штэ. Чи зүгээр бэлэн байгаа газар дээр очиод бүхэл бүтэн цэцэрлэг түрээлэнгийн 40 га газар штэ ундны усны 40 га газар. Ойлгож байна уу? 4 га газар биш. Бүхэл бүтэн 40 га газар дээр та нар барилга барьна гэд ингээд сууж явах юм. Тэгээ энэ чинь ямар арга зам байна? Заавал энэ дээр барих ёстой юм уу? За тэр гадны зээл тусламж одоо ямар нэгэн буцалтгүй тусламж энтер гэдгээр юм орж ирж болно. Хөрөнгө оруулалт байж болно. Тэгэд яах юм? Үнгүй хөрөнгө оруулалт гээл өөрийнхөө одоо уух ус руугаа хор хийгээ сууж явах ёстой юм уу? Наад нэг хэлж байгаа ярьж байгаа жоохон бодолтойхон байх шүү. Улс төрчж байгаа бол улс төрчиж болно. Тэр шиг амрах юм байхгүй. Оруулж ирж байгаа юм болгон дээр чинь чагт тавиад иж бас болно. Тэр шиг амрах юм байхгүй. Харин ч наад хийх гэж байгаа ажлуудыг чинь бас дэмжиж явж байгаа шүү. Тэгээд чи ганцаараа хийх гээд явж байгаа юм биш заяа. Өчнөө хүмүүс энэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө санаа сэтгэлээ бас чилээж байгаа шүү. Битгий нэг худлаа амбицлаад байгаа чи. Тэгээ энэ ажил хэрэг санал гаргасан шүү дээ. Энэ хинж ашиглахгүй байгаад байгаа. А гэхдээ ямар нэгэн буруу аргаар олоод авцсан тэнд бэлэн газар байна. Тэр газар дээр яагаад төлөвлөхгүй байгаа юм бэ? Тэр хилцээр уулзалтыг яагаад хийхгүй байгаа юм бэ? Та нарын ажил үстэй. Та нар цалингийн аваад ажиллаж байгаа үстэй. Гүйцэтгэх засаглал үстэй. Гүйцэтгэх засаглал бол энэ ажлыг хийх ёстой шүү дээ. Тэгэхгүй хялбарчлал бэлэн байгаа энэ газарт одоо энэ сул байгаа энэ бэлэн газар дээр л юмаа барьчий гэд. Ийм залхуу хойрог арчаагүй гэж болохгүй шүү дээ. Та нарыг жоохон ажиллаач л гэж байгаа шүү дээ. Чадахгүй бол бид нар ажлын хэсэг байгуулад ажиллаад үгүй өмнөөс чинь. Тэгээ улс төрчих гэж бол улс төрчиж болно шүү даваадлаа. Чи битгий нэг тэгж гайхуулаад байгаараа.